Нэг ёсондоо 21 жилийн дараа бол бид нар газрын суур үнийг өөрчилж байгаа. 1997 онд баталсан газрын суур үнийг бид нар 21 жил мөрдөж ирсэн. За 91 оноос хойш бол манай улс зах зээлийн харилцаанд шилжээд энэ бүхэлдээ өөрчлөгдсөн, газрын тухай хууль гарсан, газрын хувьчлалын тухай хууль гарсан. Тэг өнөөдрийн байдлаар бол энэ хуулийг өөрчлөх шаардлага гарсан. 97 оноос хойш мөрдөж байгаа хууль бол бүхэлдээ бэлчээрийн хувьд бол Монгол улсын газар нутгийг бол нийтдээ 4 хуваагаад хангайн ууларх хөгс, алтай ууларх хөгс, хэр талын бүс гэж 4 хуваагаад тэгээд тариалан бэлчээр тариалан бэлчээр 그거 소출은 биш. хадлан тариалан бэлчээр хадлан гэсэн 3 чиглэлээр өнөлгөө тогтоогоод мөрдөж ирсэн. Улаанбаатар хотын хувьд бол ерөөсөө ганцхан өнөлгөө тогтоосон байсан. Нийтдээ 440 сая төгрөг гэсэн ганцхан өнөлгөөр мөрдөж ирсэн. За энэ өнөлгөө бол өнөөдөр бидэнд тохирохгүй учраас өнөөдөр засгийн газрын хурлаанаар бид нар өөрчиллөө. За бүсийг энэ хөдөө аж ахуйн бүсийг бол нийтдээ 31 бүсэд хуваарлсан. Сайн ярьсан 4 бүсийг цаашдаа задлаад нийтдээ 31 бүсэд хуваарлаад мөн сайн одоо 3 чиглэлээр бол өнөлгөө тогтоод мөрдөж байгаа. За Улаанбаатарын хувьд Улаанбаатар хот бол их чухал ач холбогдолтой. За Улаанбаатар хотын хувьд бол бид нар нийтдээ 16 бүсэд хуваарлсан. За энэ нэг бүсийг бол хотын төв гэс, хотын зах нийгмийн дэд бүтцтэй хэсгийг бол ингээд ангилаад нийтдээ бол 16 бүсэд хуваарлсан. Тэгэд 17 зорилгоор бол газрын өнөлгөө тогтоогдсон байгаа. Тухайлбал улсын төсвийн байгууллага бол нэг үн, одоо барилга орон сууц барихаар байвал нэг үн, гэсэн зориултаар бол нийтдээ 17 зориултаар 16 бүсэд хуваарлаад ингээд эх жилийн 1 сарын 1-ээс эхлээд мөрдөхөөр ингээд өнөөдрийн засгийн газар тогтоол гарсан байгаа. За энэ тогтоол гарснаар бол газар бол жинхэнэ эдийн засгийн эргэлтэнд орно. Сүүр үнийг бол бид нар тогтоохдоо орон нутгаас бүх шатнаас судалгаа аваад нэлийн олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулад бид нар сүүр үнийг тогтоосон. Ингэснээр бол энэ сүүр үн бол зарим газарт бол доошоогоо 2 дахин буурч байгаа. Зарим өндөр өрчимтэй Улаанбаатар хотын төв хэсэгт бол газрын үн бол зарим газартаа бол 2-3 дахин нэмэгдсэн ингээд үн тогтож байгаа. Энэ хууль хэрэгжснээр иргэдэд бол ямар нэг дарамт уучруулахгүй. Иргэд бол төлбөр нэмэгдэхгүй. Харин газрын өршимтэй холбоотой хотын төв хэсгийн дэд бүтцтэй нийгмийн үйлчилгээ саятай газарт бол газрын үн бол өсөж байгаамаа.